сая Такая ерөнхийлөгчтэй ганцаарчсан уулзалт хийлээ. Дараа нь өргөн хүрээнд хилцээр хийгээд 18 баримт бичгэд энэ удаад гар үсэг зурлаа. За Такая ерөнхийлөгчийг Монгол улсад айлчлах үеэр бол 12 баримт бичиг зурсан. За энэ удаагийн айлчлалын онцлог гэх юм бол ер нь бол гадаад харилцааг прагматик бодиттой хамтын ажиллагааг хөгжүүлэхийг аль орн зорж байгаа нь бол харагдсан. 2 жилийн өмнөх хэрэгжсэн төрийн айлчлалын мөрөөр хийсэн ажлыг дүгнж үзэхэд үндсэндээ 80 гаруй хувьтай биелэлттэй явж байгаа. За энэ удаагийн айлчлалаар олон баримт бичиг зурна гэдэг нь өөрөө хоёр талд одоо эрх зүйн орчноо нэмж бүрдүүлэх юм хэрэгцээ шаардлага бол өсөж байна. За энэ хүрээндээ бид нэр дахиад одоо манай дотоод бодлого үргэлжлүүлэх, за мөн одоо бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, за цаашлаад шинжлэх ухаан, түүх, соёл, урлаг тийм ээ. За бусад энэ яамдын хамтын ажиллагаа, хэвлэл мэдээллийн салбарч гэсэн ингээд олон чиглэлээр эрх зүйн орчноо бүрдүүлэх, гадаад орчноо бүрдүүлэх энэ ажил бол хийгдэж байна гэж үзэж байгаа. За энд дотроо одоо хамгийн онцлог хэлэх юм бол хоёр талаас бизнес худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асар их сонирхол бий болж байна. Ялангуяа Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан төр хэлэлцээрийн хүрээнд Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орны хувьд Монгол улстай одоо худалдааныхаа харилцааг өргөжүүлэх боломжуудаа тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл аль чиглэлд илүү хамтарч ажиллах боломж байна вэ? За энэ утгаараа одоо манай улс бас энд Казахстанд бас элчин сайдын яамаа туршиглээд худалдааны төлөөлөгч явуулж ажилуулах. За эргээд хоёр орны хооронд нийслэл хооронд шууд нислэг одоо 6 сарын 1-ээс хэрэгжих гэж байна. Цаашлаад Монгол улс бас одоо Дүү Азийн орнуудтай харилцаар өргөжүүлж байгаа хүрээнд Узбекистан, Казахстан улстай шууд нислэг одоо үйлдэх мяат компани энэ яриа эхэлж байна. Хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллах, уул уурхайн салбар, тэр дундаа ашигт малтмал, газрын ховор элемент, за сансар, хөтөргөй, за цахим салбарт хамтарч ажиллах юм шин саналуудыг дэвшүүлж байна. За энэ манай Монгол улсын бодлоготой бас их уялдж байгаа. Тэр утгаараа 1-р, 3 дахь чурш, 2-дугаарт бид нэр Төв Азийн улс орнуудтай хамтын ажиллагаа цогцоор нь бас хэрэгжүүлэх энэ бодлогын хүрээнд бол яг цав нийцж байгаа. Тийм учраас энэ хамтын ажиллагаанууд бол үр дүнтэй болох нь маш тодорхой байна. За тэгээд онцлоод хэлэх зүйл бол хоёр улсын ерөнхийлөгчийн хувьд, хувь хүмүүсийн хувьд маш өндөр итгэлцэл бий болсон. За бид нар бас өмнө нь одоо бие биенээсээ алсарсан, холдсон, олон жил одоо харилцаа холбоогүй байсан энэ бүх одоо үеүдээ нөхсөн богино хугацаанд энэ маш том итгэлцэл үүссэн учраас одоо шийдвэрүүд ах богино хугацаанд хурдтай гарч ийн, бодиттой гарч ийн. За энийг хэрэгжүүлэх үүргийг Монгол улсын ерөнхийлөгч бас одоо засгийн газарт болон одоо холбогдох сайд нарт бол өгсөн.